За нэгэнт төсөв ярьж байгаа учраас засгийн газрын нийт үр зээлийг бас зайлшгүй ярих шаардлагатай. Тэгэхээр засгийн газрын нийт үр 33.4 их найд төрсэн байна. За 8-9 жилийн өмнө бол энэ тооны 20 орчим их найд байсан санагдаж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлттэй үед түүхийн эдийн үн хамгийн өндөр байх цаг үед бид нар бол үр зээлээ бууруулаагүйгээр бол барам 2 дахин нэмэгдүүлсэн сууж байна. За тэгээд энэ жилийн хувьд болохоор 2025 оны төсөвт 1.5 их найд төгрөгийн гадаад зээлийн ашиглалт ороод ирсэн явж байгаа. За нэмээд 1.5 их найд буюу 500 сая долларын бонд нийслэлээс гарсан явж байгаа. Тэгэхээр эхний асуулт ерөнхий сайд маань энэ үрийн удирдлагын асуудлаа ер нь юу гэж харж байна? Бид ер нь цаашид энэ зээлийн үйлчилгээний төлбөрт бараг 2 шахам их найд төгрөг төлдөг болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ үр зээлээ бууруулах бодлого дээр ямар бодлого барьж байна? За тэгэхээр энэ жилдээ болохоор 3 их найд төгрөгийн өр нэмж тавьж гин гэж ааш тийм үү. За яг одоо энэ мөнгө хэрв эдийн засгаа тэлэх, дотоодын аж ахуй нэгжүүдэд томруулах, ажлын байр бий болгох, татврынхаа бааз суурийг нэмэгдүүлэх чиглэл зарцуулагдчихсан бол одоо бас болж байгаа. Гэтэл сүүлийн жилүүд тавигдж байгаа үр зээл бол ерөөсөө хувийн хвшлээ дэмжих битгий хэл ер нь тодорхой салбаруудыг боомлох бодлогот зарцуулагдаад байна гэж харагдаж байгаа. Тухайлах юм бол барилгын салбарт бол төрийн оролцооны улмаас маш олон гажууд бол сүүлийн жилүүдэд үүсэж байна. За бүгдээр Солонгос улсын Экзим банкнаас 5,000 айлын орон сууцны солонго 1-2 гэдэг төсөл хэрэгжээд явж байгаа. За энэ төслийн нийт өртөг нь болохоор 912.9 тэрбум төгрөг байгаад байгаа. Тэгээд төр болохоор одоо гадаадаас юм хөнгөлөлттэй нэртэй зээл аваад тэгээд гадны аж ахуй нэгж төслийн одоо ерөнхий гүйцэтгэгчээр шалгараад за тэгээд зээлийнх нь нөхцөл нь болохоор хөнгөлөлттэй мэт байвчиг гадаад аж ахуй нэгж төслийн ерөнхий гүйцэтгэгч за дотоодын аж ахуй нэгж нартаа одоо мөнгө төгрөгөө цаг тухайд нөгтгөө гэх мэтчлэн зөндөө олон асуудлууд ярьж байгаа. За тэгээд энийг одоо үндсэндээ төрөл бариад байна гэсэн үг шүү дээ. Төр захиалаад тэгээд ийм орон сууц бариад байгаа. За үүнээс гадна бас одоо Солонгосын засгийн газрын зээлээр Баянголын аманд 2007 айлын орон сууцаас баригдана л гэдэг. Тэгээд тэр л бас муу ялгаагүй нөхцөлтэй. Тэр өнгөрсөн жилүүдэд бол манай барилгын салбар бас хөл дээрээ босцсон шүү дээ. Дотоодын девелоперууд өөрсдөө төслүүдэд боловсруулад мөнгө төгрөгөө босгоод том одоо хотхон орон сууц хорооллууд барьдаг болцсон. Гэтэл яагаад одоо ингээд төр оролцоол зээл тавиал тэгэл гадаад компаниудыг ингэж шалгаруулад яваад байд юм бэ гэд. За үүнтэй холбоотойгоор саяны миний дурдсан нийслэлээс гаргасан 500 сая долларын бондыг муу ялгаа авахгүй шин сэлб төр ер нь яагаад ингэж хувийн хвшлтэйгээ зэрэгцээд гаднаас мөнгө босгоод ингээд одоо орон сууц бариад байд юм бэ гэдэг ийм асуулт тавьж байна. Ер нь яг зөвхөн төрийн оролцоо бол ерөөсөө энэ хямд өртөгтэй орлогод нийцсэн орон сууц барих ийм л одоо гол бодлого баримталж байгаа. За энэ та бүр жишээ татаж ярьлаа. Барилга бот байгуулалтын яамн дээр нэг хэд хэдэн төслүүд явагдаж байгаа. За бүгд найрамдах хятад ард улсын буцалтгүй тусламжаар энэ ногоон нуурын тэнд 1008 айлын одоо орон сууц энэ жилд одоо хүлээлгэж өгөхөөр амжилттай энэ төсөл хэрэгжээд явж байна. За тэр Солонгосын засгийн газрын дэмжлэгтэйгээр Солонго 1-2 одоо орон сууцны төсөл явж байгаа. За энэ маань бол ерөөсөө 40 жилийн хугацаатай маш бага одоо хүүгийн одоо зээл явж байгаа. Тэгэд энэ дээр бол ерөөсөө л энэ иргэдийн маань санхүүгийн боломж олцоо бол харилцаа адилгүй байгаа шүү дээ. Тийм болохоор төр энэ дээр орж орлогод нийцсэн ийм одоо орон сууц барих энэ чиглэлээр явж байгаа. Та энийг бас одоо зөв ойлгоорой. Мэдээж одоо байршлаасаа шалтгаалаад хотын төвд, хотын захад одоо барилгын үн ямар байгаа вэ? Тийм болохоор одоо энэ дээр одоо энэ төслүүд нь эхнээсээ бас амжилттай явж байгаа гэдгийг бас хэлье. 2017-18 оны олон улсын хууль сангийн хөтөлбөрийн дараа бид 3 жилээр гадаад зээлийнхаа үр удирдлагын стратегийг батлуулдаг болсон байгаа.
өөрөөр хэлбэл гэрийн даалгавраа авч явдаг гэсэн. За яг тэрний дагуу бид хоёр чөлөөгийн стратегийнхаа даалгаврыг одоо 6 жил өнгөрчөөд байна. За энүүний үр дүнд 2013 онд зээлжих зэрэглэлээ алдаж байсан бол 13 жилийн дараа буцааж арай хийж тэр үзүүлэлтэн дээр очлоо. 2015 онд засгийн газрын өөр дотоодын бүтээгдэхүүний 91% хүрчээсэн. 91%. 24 оны гүйцэтгэлээр 41% хүрлээ. 15-16 онд гадаад зээлийн хүүгийн төлбөр дүн нь одоо төсвийн дунджаар 10% байдаг байсан бол 2024 оныхоор 3.9% болж буурсан байна. Тэгэхээр зээлийн дүнг, зээлийн бодлого бол хэмжээндээ чухал биш. Хамгийн гол нь дотоодын бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээ болон зээлийн ашиглалт үр өгөөж төрөл хамгийн чухал юм байна. За би түрүүнийг сайн мэдээ хэлсэн байгаа. Өчигдөр Францын Парис хотын OECD-ийн одоо ээлжид хурал болоод манай одоо эрсдлийн үнэлгээг одоо нэг шатаар сайжруулсан байгаа. Энийг өнөөдөр бидэнд одоо аль бие усаар мэдээллүүд авлаа. За тийм учраас сүүлийн жилүүдийн хувьд бол гадаад өрийн менежмент бол стратегийнхаа хүрээнд их сайн байгаа шүү. Энийг бид нар өөрсдөө дүгнж байгаа биш. Олон улс талаас гадна талаас ингэж дүгнж байгаа. Одоо энийг харин бид энэ одоо эдийн засгийн сорилттой үед одоо хэвээр хадгалах нь одоо хамгийн чухал ийм зорилт болж ирж байна. Тэгээд өчигдрийн Парисын хурал бол бидний намар зээлжих зэрэглэлүүдэд хамгаалахад бол маш их хэрэгтэй. За энэ удаагийн энэ төсвийн тодтол маань ч гэсэн одоо намар бид зээлжих зэрэглэлүүдийг хадгалж үлдэхэд бол маш их хэрэгтэй. Ийм алхамуд болж ирж байгаа шүү. Тэгээд сүүлийн жилүүдэд бид төсөл төлбөр санхүүжилт зорилгоор бонд босгоогүй. Өндөр хүүтэй богино хугацаатай ийм бондуудыг бол босгоогүй. За харин нийгмийн чиглэлийн болон бусад одоо яг маш одоо эдийн засгт үр өгөөжтэй төлбөрийн тэнцэлтээр одоо эрг үр дүн авчрах одоо нэвт босруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт зөвхөн яг ийм project finance дээр л бид нар одоо гадаад зээлүүдийг авч байгаа. За баярлалаа. Би зээлжих зэрэглэл асуугаагүй жахлан сайдаа. Зүгээр ер нь засгийн газрын нийт өрчин абсолют тоон утгаараа 2 дахин нэмэгдчихэд байна. Бид нар жил болгон зээлийн үйлчлэгийн төлбөрт маш хэмжээний мөнгө төлөөд байна. Тэгээд яагаад энэ өндөр өсөлттэй жилүүдэд тэрийг хийхгүйсэн юм бэ? Цааш яах юм бэ гэсэн байгаа. Саяны дээр метр квадратын асуудал дээр хямд өртөгтэй гэдэг байгаа чинь бас хямд өртөгтэй биш болчиход байна. Наад төслүүдийн чинь дундаж өртгийг бодоод үзэх юм бол 3-4 сая төгрөг байгаа метр квадрат нь. Тэгэхээр хувийн эвшлийн борлуулж байгаа үнээр та нар орон сууц бариад байгаа маа. Тэгээд ерөнхий сайд сая томилогдохдоо барилгачтай уулзсан ялангуяа шин сэлбэт эд төвдөр зарлагдж байгаа тендерүүд дотоодын аж ахуйн нэгжүүдийг оруулах тал дээр бодлого баримтлаа гэж бас хэлж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр та яг өөрөө хариулт өгөөч. Яагаад вэ гэхээр маш өндөр дүнтэй одоо нийт 2 гаруй их 80 төгрөгийн одоо төсөл хэрэгжиж байгаа. Тэгээ 20% нь Монгол компаниуд оруулна гэдээ маш өндөр дүнтэй тендерүүдийг зарлаа. Зарим нэг багц дээр нь хятад аж ахуйн нэгжүүд салгарчаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яах юм бэ? За жаргалан гишүүнээ таны асуултанд нэмж хариулъя. Өрийн удирдлагын менежмент ярихаар зээлжих зэрэглэл яриа штэ. Эцсийн үр дүн тэрүүгээр л хэмжинэ. Тэрүүгээр л хэмжинэ. Та тэрэнд эмзэглэх хэрэггүй. Энэ чинь факт штэ. Бид нар 13 жилийн дараа зээлжих зэрэглэл эргэж олж авлаа. Энэ бол маш үнэтэй байхгүй. 13 жил бид нар алдсан. Одоо энийг цаашаа бид нар хамгаалж явах хэрэгтэй. Тэгвэл энэ өрийн удирдлага улам сайжирна. Ийм л юм байна. За Батбаяны жаргалан гишүүний өрийн удирдлагатай холбоотой асуулт эхлээд хариулъя. Энэ өр тоостойг аргачлалаас янз бүр байна. Энэ манай 100 гаруй орны эрсдлийн үнэлгээг хийгээд 3 орны эрсдлийн үнэлгээг өөрчилсөн. Нөгөө country risk assessment-аар classification тэнд бол Сенегал, Бангладеш хоёрын зэрэглэлийг бууруулад Монгол улсыг бол өндөр эрсдэлтэйгээс зээлийн эрсдлийн үнэлгээг сайжруулсан цорын газар болсон. Энэ дотор бас олон хүчин нөлөөсний нэгэн жишээлбэл Монгол банкны swap-ыг Хятадын ардын банкнаас авсан swap-ыг бид бол гадаад өртөд тооцохгүй таны наад тоон ч тооцохгүй яваад байгаа. Бид нар 6 тэрбум юан буюу бараг 1 тэрбум долларын өрийг бид улсын хурлаас чиглүүлж төлүүлсэн. Энэ бол манай өр буурсан бодит жишээ. Харьцангуй өндөр хүүтэй гадаад өрийн дарамт буурсан ийм бодит жишээ. Тэгэхээр энэ огт буураагүй төлөгдөөгүй гэж. Тэгээд ерөнхий сайд гүйцэтгэх хариулжээ.
өндөр хүүтэй зээлүүдийг рестракчрн буюу debt restructuring буюу хямд хүүтэй зээлээр солилцсон өрийн удирдлагын менежментийн хувьд сайжруулсан үзүүлэлт байгаа учраас л энэ OECD-гийн country risk classification гэдэг үнэлгээгээр 7 дугаар түвшин гэж хамгийн өндөр эрсдэлтэй түвшнээс 6 руу ингээ буурж байна гэж ойлгож байна. Тэр барилгын хувьд бол би хэлсэ хотын даргатай ярьсан барилгачдын ассоциацтай бол туслан гүйцэтгэгчдэр оруулах барилгачдын холбоо нь арай жижиг үйлдвэрлэгчид дараагийн тендерт оруулахаар томоохон аж ахуйн нэгжүүдээр ингэж тохирсон гэж Нямбатар дарга хэлсэн. Цаашдаа Норон суулжуулалтын банк бол үндэсний барилгын компаниудыг дэмждэг юм тусдаа тогтолцоо бий болгохоор ажиллаж байна гэж хэлсэн. Төлөөлөл нь ороод ажиллаж байгаа. Энэ талаар ярил их том дэлгэрэнгүй проект төсөл болох учраас жишээ ярих нь зүйтэй байх гэж бодож байна.